Монголын дэлхийн багш нарын 31 дахь өдөр, Монголын багш нарын 59 дахь өдрийн мэндийг бүх боловсролын салбарын багш нартаа хүргэж байна. Баярын мэндийг. За, баярлалаа. Сайхан баярлалаа. За, баярлалаа. За, сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Хамгаас эрхэм хүмүүстэй зориулсан хайр хүндэтгэлийн бэлэгдэл болсон энэхүү сайхан цэцгийн баглагаа бид бүхэн дараагийнхаа хүлээн авахч түлхэлгэж өгөхөр ирсэн байна. Ингээд бүгдээр орж баярлалцгаая. За, сайн байна уу? За, манайх цэцэгт мэдлэгээр компаниас явж байгаа юм аа. Тэгээд тэнд юуны түрүүнд багш нарын баярын мэнд хүргэе. За, тэгээд тэнд энэхүү цэцэг болон дагалдах бэлгийг явуулсан байгаа. Та хинээс гэж бодож байна? Манай ангийн шамир маань явуулсан гэж бодож байна. За, тийм баг. Тэгээд мэдлэгээ явуулсан байгаа. Мэдлэгийг нь би бас танд уншаад өгье. Захгүй энэ орчлонгийн хаанч явсан заасан бүхнийг тань үргэлж санах болно. Мэдлэгийн дэлгүүрийг гарт минь натгуулсан бидний мэдэх хамгийн өгөөмөр нь та билээ. Хайртай багштай багш нарын баярын мэнд хүргье. Эцэг эхийн зөвлөл болон хайртай шавнараас гэсэн байна. Тий, харин тэгж бодож байгаа. За, тэгээд багш нар шавнартай хандаж. Шавнартай хандаж бас өглөөд. За, миний хайртай шавнар миний шавнартай маш их баярлалаа багш нас. Сандраад энэ толгомдаад байна. Тий, тэгээд одоо 8 доор гэсэн одоо ингээ 5 6 жил одоо анги аваад явж байна. Тэгээ миний хүүхдүүд чинь маш их хичээнгүй, тийм ээ. Хөдөлмөрч инэрэнгүү ийм сайхан сэтгэлтэй миний хүүхдүүдээс шавнараас маш их суралцж байгаа. Дөнгөж одоо багш болчоод би чинь. Тийм тэгээд хүүхдүүдтэй ажлын хичээл сургалтын өндөр амжилтыг хүсье. Ирээдүйн сайн хүн, зөв ирээдүйн бүтээгээрээ миний хүүхдүүд гэж багшд хүсье өрөөё. Ингээд нийт Монголын дэлхийн багш нарын 31 дахь өдөр, Монголын багш нарын 59 дахь өдрийн мэндийг бүх боловсролын салбарын багш нартаа хүргэж байна. Баярын мэндийг. За, баярлалаа. Сайхан баярлалаа. За, баярлалаа.